Сайн уу шинээр хэлсэн. Татлалэн. Гэхдээ мөнхөл юм л да. Мөнх татлах бай да. Румидас мөнх дээр хөдөө явах юм уу да? За. Одоо сэрүүхэн болоход ийм сан цөвсөх хэрэгтэй шүү дээ. Нэрээ та нар нэг гэгээлэн гэдэг хүүхэд байдсан шүү дээ. Ийм гэгээлэн. Гэгээлэн гэдэг хүүхэд бас бичлэг хийдэг гэсэн. Үгүй бичлэг хийдэг гинэ. Угаасаа би нэг таталсан. Гэхдээ тэгэл штэ. Тэр манай сургуульд суулт юм биш. Одоо шүдэ угаахта шүн олон штэ. Амар сэрүүхэн. Тэгэхээр энийг өмсөх хэрэгтэй. Ноосон цамцл өмсөх хэрэгтэй. Одоо халуун юмд подолог өмсөх хэрэгтэй шүү дээ. Сэрүүхэн юмд л харна. Цамц өмсөх. Шинэ джинс өмсөхөд ихэд 100 ягаад джинс өмсөд гэдэг юм бол та нар ээжээтэй асуугаарай. Аав ээжтэй. Тэгээд аав ээжээтэй асуувал коммент руу бичээрэй. Одоо халуун байгаа шүү дээ. Одоо ингэ юпг өмсөөл хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд шорт бас юмсан. Шортон юпг. Тэгтээ ингэж замбраагүй хийж олгүй шүү дээ. Та мэддэг байх ч дээ. Би маргааш хөдөө. Тэгтээ бичлэг хийж амжина. Тэгтээ бусад бичлэгүүдээ хотдолж яагаад хийнэ. Бас хичээл байгаа шүү дээ. Хичээлээ хийж дуусгахнаас бичлэг юм дээ. Эсвэл хичээл хийж байгаа бичлэгнүүдээ хийж зална. Ийм л үстэй. Тийм үстэй. Энийг шууд ингэж. За. Эн чинь багтах юм уу? Багтахгүй юм уу? Аль нь яг таах юм бэ? Та нар мэдчихэж байгаа зү. Опа. Ингэж хөвчмнүүд маань бид болчлоо. Энэ язгаатай. За одоо үсний болтуудаа хийн шүү дээ. Энэ өөрөө тасдаггүй. Окей. Бол палачин дээр хоцлол ингэж өмсөж байна шүү дээ. Тэгэл ингэж. Ягаа. Абаа яда хоцоод. Энэ гурав чинээр хэлсэн. Би захиалсан Японоос. Бас эднэр бас хоцоор Японоос захиалаад ирсэн. Энэ энтэйгээ хамт. Энэ уг нь ингэж астсан байсан. Тэгээд даанд ингэ орсон. Гэхдээ энэ үснээр бас байсан. Би хэлсэн. Окей. Айд. Аа. Үгүй яах вэ? Энэ. Сэлбитэг өдөө сэлбитэж шүү дээ. Баярлалаа.